хажуултөр хөгжиж улс орн хөгждөг байнад гэсэн зураг гаргасан юм. Тэгэл одоо нэг хүмүүс чинь үннээрээ бол өхөр дэргээр туулаа гүйцэн гээл өөрөө лүү худалчгаар хүртэл тэгэл яриалаа гарч буух байгаа байхгүй. Бас чамлахааргүй 90 оноос өмнө бол хийжсэн Эрдэнэт ч гэдэг юм энэ хотч бол. 90 оноос хойш л үндсэндээ энэ өнгөрсөн 20 жилд бол яасан бэ? Том бүтээн байгуулалт юм ерөөсөн монголчууд хийгээгүй. Иннээс болоод дахиад 2, 3, 4 Эрдэнэт хийх тийм сэтгэлийг одоо өөрчлөгдөв. Тэр лөө орох болцсон юм болов. Энэ олон засагт орсон хүмүүс бол их гэгээлэг байна л гэсэн юмэр өөрөө лүү худалчгаар хүртэл тэгэл яриалаа гарч буух байгаа. Хууль дүрм гэдэг юм да захирагдаж явахгүй байна гэдэг бол тэнд бол ямар ч тийм ирээдүй хөгжил байдгүй бол гэж бодож байна. Хүр хүртэлдэгдэж шүү дээ. Усандаа явахдаа бэлчээрдээ явахдаа дагаа явдаг нэг толгойлдог юм та. Ямаа хүртэл ямаа сүр хүртэл толгойлогчтой байдаг тийм ээ. Өхрийн юм гэдэг нэг замтай. Тэгээд нэг юм дүрм журмтай захирагдаад явах юм бол бидний ирээдүй энэ цөөхөн Монгол энэ их баялагтай ер нь бол алга эргүүлэхийн хэмжээтэй босоод ирэх юм бол гэж бас дотроо найдаж гэрэл асаач явдсан шүү дээ. Өөрөө лүү худалчгаар хүртэл тэгэл яриалаа гарч буух байгаа.